Шинэ өглөөний мэнд сайхан амарцгаасан уу? За өнөөдөр үеийнхаа цагаа өргөжлүүлэн явъя. Тэгээ өнөөдрийнхөө үеийн цагийн төлөө хамтдаа залбирцгаая. Агуу үзчид Бурхан Аава, та өнөөдрийн үеийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж ариун сүнсээр удирдан өөрийн үгээ бидний зүрх сэтгэл оюун бодолд өгж биднийг хөтлөн дагуулж алдарш болтугай гэж Есүсийн нэрээр гон залбирлаа. Амен. За хамтдаа үргэлжлүүлээд Иохан 13-ын 36-аас 38 дугаар ишлэлээс суралцъя. За би эндээс дуудъя. Симон Петр түүнд "Эзэн минь, та хаашаа явах юм бэ?" гэхэд Есүс "Миний явах газар руу чи намайг одоо дагаж чадахгүй. Харин чи хожим дагна" гэлээ. Петр түүнд "Эзэн минь, би таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж би таны төлөө амиа зориулъя" гэхэд Есүс "Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үннээр би чамд хэлье. Дахиад онгодохоос өмнө чи намайг 3 өгөөсгөх болно." Амен. За Петрийн тухай өөрийн шав энэ хэсэгт гарах бөгөөд тэгээ 38 дугаар ишлэлд бол Есүсийн Петрт хандан хэлсэн гонигтай боловч найдварын үг юм. За энэ нь Петрийг бүр мөсөн орхисон тухай биш, харин өөрийн хүчинд найдах аюулын тухай сургасан сургаал юм аа. Өөртөө бус Христэд итгэх тухай Есүс хэлсэн. Өөртөө бус Христэд найд 13:38. Петр Есүст чин сэтгэлээсээ хайртай байсан. Тэр таны төлөө амиа өгнө гэж хэлсэн. Гэвч Есүс Петрийн зүрхийг илүү сайн мэдж байсан. Хэдхэн цагийн дараа тэр айцаасаа болоод эснээ 3 удаа үгүйсгэн. Энэ түүхэн Петрийн сул талыг илчлэхээс гадна бид бүгдийн зүрх ямар эмзэг болохыг харуулдаг. Хүний өөртөө итгэл хангалтгүй байдаг. Петр өөрийн үнэнч байдлыг чин сэтгэлээсээ амласан. Гэвч тэр өөрийн өөртөө найдах, өөрийн хүчийг хэд үнэлсэн. Сорилтын хүчийг бол дутуу үнэлсэн эндээс харагдаж байна. Бид ч гэсэн бид ийм нүгэл хийхгүй, бид хизээч буцахгүй гэж боддог. Гэвч Библиэд зогсож байна гэж бодогч нь унахгүй анхаар гэж 1-р Коринт 10:12-д өгүүлдэг. Эндээс бид суралцах зүйл бол өөртөө биш, Христийн нэгүсэлд илүү найдахыг цагж байна. Иесус бидний сул талыг бол урьдчилан мэддэг. Иесус Петрийг өгөөсгсөн гэдгийг мэдэж байсан. Гэсэн ч түүнийг шавнараас аваад хасаагүй. Тэр Петрийг хайрласаар л байсан. Дараа нь амилсныхаа дараа Петрийг дахин сэргээж "Миний хургнуудыг хариул" гэж үйлчлэл
эргүүлэн дуудсан. Иохан 21. Бурхан бидний уналтыг мэддэгч, гимшиж эргэж ирсэн хүнийг дахин босгодог юм аа. За уналт бол төгсгөл биш. Петр уйлж гимссэн. Юдасч бас харамссан. Харин энэ хоёрын ялгаа нь Юдас Христэс холдсон. Петр Христ рүү эргэж ирсэн түүхийг харуулдаг. Бурхан төгс хүмүүсийг биш, гимшдэг хүмүүсийг бол өөрийнхөө үйлчлэлд ашигладаг. Хэрэг бид унсан бол Христ рүү буцаж ирэх хэрэгтэй гэдгийг бид нарт сургаж хэлж байна. Христийн нэгүсэл бидний найдвар юм аа. Энэ үзэж байгаа ишлийн төв нь бол Петрийн бүтлгүүдэл биш. Харин Иесус бүхнийг мэддэг хайрын тухай өгүүлж байна. Петр өөрчлөгдөхгүй байсан ч Христ түүнийг орхиогүй. Өнөөдөр ч Христ биднийг ийм хайраар хүлээж авдаг. За өнөөдрийн үздсэн зүйлээ дүгнэх юм бол энэ ишлээс бид дараах үннийг сурч болох юм аа. Хүн өөрийн хүчинд найдах нь бол осолтой, аюултай гэдэг. Христ бидний сул дорой талыг мэддэг. Гэмшил нь бол сэргэлтийн эхлэл болдог юм байна. Христийн нэгүсэл унсан хүнийг дахин босгодог. Тухай ойлгож авлаа. За амьдрал бид тэгвэл юу хэрэгжүүлэх вэ? Бид өөрийн хүчинд хит их найдах биш. Харин Христийн хүчинд найз Христээс тусламж авч унсан үедээ Христ рүү эргэж итгэлтэй болон даруй бөгөөд эзэнд түшгэлэн амьдрахыг бол сануулж байна. За тэгээ Петрийн уналт нь түүний түүхийн төгсгөл болоогүй, харин Бурханы нэгүслийн эхлэл болсон. Бид ч юм өөрсдийн хүчээр биш, Иесус Христийн хүч нэгүслэр өдөр бүр бат зогсохыг эрэл хийж байя. За хамтдаа ингээд энэ цагийн хамтлаад залбирцгаая. Бурхан Аава, бид өөрсдийн хүч сул дорой болохыг хүлээн зөвшөөрч байна. Өөртөө бос зөвхөн танд найдах итгэлийг бидэнд өгөөч. Унсан үедмд биднийг өргөж, гимших зүрхийг өгөөч. Таны нэгүслэр дахин босгооч. Амьдралаараа танд үнэнч байж, таны нэрийг алдаршуулахад бидний ариун сүнсээрээ удирдаач. Есүс Христийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн ивэрэ.